GC Монголоос зохион байгуулдаг Bright яг ингэт юм аа. GC Монголоос зохион байгуулдаг Bright Business Talk нэвтрүүлгийн 4 дахь удаагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Тэгээд энэ удаагийн зочноор манай Эрдэнэт салбар байгууллагын хөтөлбөр шагналал хорооны захирал Булган маань оролцож байна. Тэгээд за баяр хүргье. За баярлалаа. Тэгээд ялангуяа ингээд өөрийн чинь бизнес манай ингээд онцлог бизнест шалгарсанд баяр хүргэе. Энэ болохоор зүгээр нэг бизнесүүдийг шалгаруулдаг биш тийм бас хоорондоо уралдаж, өрсөлдөж тэг шалгардаг байгаа шүү. Тэгээд энэ зүйлд нь бас баяр хүргэе. За баярлалаа. Тэгээд манай нэвтрүүлэг болохоор нэг юм чөлөөтэй бие ярих юм байхгүй шүү. За юм чи ингээд амар ингээд зэгцтэй сууж муудах юм. Амра. Тэгэхээр бид нар угаасаа би чөтлөгч биш, манай хүн ч одоо тийм ингээ яриа өгдөг хүн биш болохоор бит хоёрыг бити шүүгээрээ. За тэгээд би чамаас 22 асуулт асуув. Тэгээд энэ болохоор маш энгийн мөн энгийн хөгжилтэй болон тэгээд дээрэс нь чиний альва бизнестэй ч холбоотой асуултууд байгаа. Тийм. За шууд эхлэх үү? За окей. За cheers. За cheers. За дуустал нь үж эхэлдэг шүү дээ. Тийм үү? Тий. Нэрм. Тэгээ би бол нүдэл ашиг байсан да. Нэг хайгуу. Тэгсэн чинь бүр баярлаад. За нэгдүгээр асуулт. За. Хэрвээ чи үлгэрийн гүнж байсан бол хэн байх байсан бэ? Үлгэрийн гүнж байсан болоо. За махнаар нойрч бүүнжүүлчих юм уу? Тал гэж юм гэсэн юм байна. Залхуу. За чиний хамгийн их хэрэгэлдэг одоо косметикийн бүтээгдэхүүн. Сармас шүү дээ. Наадаг сармас. Сармас тийм. Сармас голхиос гарахгүй. Гарахгүй юу? Ер нь сармас наах тийм амархан уу хэцүү. Би ерөөсөө ингээд наач чаддаггүй шүү дээ. Амархан. Тий. Хүмүүс нь аюу хэцүү техникээр ч юм уу жижигхэн техникүүд байхгүй. Тий техникээр мэдхгүй тэгэл аюу хэцүүгээд ойлголт аваад сурсан. Тэгээд сармас буутаа 1 2 3 4 5 6 секунд болно шүү дээ. Би сармас 1 гэл наачдаг шүү. Тийм үү? Тэгээд одоо нэг ер нь бол банк орой амтгатаа авчих. Орой амтгатаа авчих. Тэгээд нэг хэрэгэлсэн сармусыг маргааш нь буцаад хэрэглэж болно. Тийм. За. Яалтчгүй ингээд зураг мөрөн дээрээс харахаар сармустай хүн октод ингээ айгу хөөр харагдаад идэл ингээ том нүдтэй ингээ гэрэлтэй л тий. Би болохоор ч нүдээ айгу ингээ нухдаг байхгүй ингээ хамаагүй ингээ арчичдаг нэг юм төвхтэй тийм замтай. Тийм болохоор би нөгөө сармус хэрэглэж чаддгүй. Яг нэг юм яалтчгүй нэг юм арга хэмжээ үйл ажиллагаа ингээ тийм үед нөгөө юм босс ханч мейкап артистууд дээр очиод ингээ наалгадаг. Тэгээ наалгачаар амар гоё санагдал. Тэгээ жоохон байж байгаа л ингээл нүд ингэж мэгж байгаа л аваа ичдэг. Тэгэхээр гялс үйл ажиллагаа туслалал аваад тийм ёо гэл нэг нөгөө дупл өмсөж байгаа дуплээ тайлах их амардаг да. Яг тэр шиг даддаг санагдаад байдаг. Тэгээ жоохон яг нүдэндээ эмзэгэлдэг хүмүүс ээж магадгүй тийм бас нэг нүд буутахаар нүднээ навчаад идэх гэж байгаа хүмүүс байдаг шүү. Тиймэрхүү эмзэг хүмүүс бол бас байдаг ялтчихгүй. Тиймэрхүү хүмүүсүүдийг ер нь яавал зүгээр гэдэг. Тиймэрхүү хүмүүс юу? Яаж будах вэ? Одоо яаж нүдэндээ ингэж хөрөхгүй айтаахан гой бодуулах эвтэх юм бэ? Тэгэл нөгөө хүнийхэн айс одоо би орны нүүр боддог хүний хувьд бол тэгэл эвтэх айл бол нөгөө таагүй хаад тах юм бэл заавал ингээл тод мод бутах гал ингээл давхар юм төрөх гээд тэг угаасаа л тийм эмзэг хүн чинь давхар тэгж бодуулахад угаасаа л дургуй ээж таараш тийм үзээчгүй юм уу тийм л айлах тийм дараахан цэвэрхэн бодоод өгчих болно. Сармас наатажсэн хамгийн шингэн хамгийн тийм натурал сармас наачдаг байхгүй. Тэгэхээр ясан гоё ингээд ерөнхийдөө сармас наасны дараа хүмүүс тийм өндөрсгөлтэй шүү. Чи одоо гоё сармас наацсан байгаа шүү дээ. Гэрээсээ гарахгүй гэсэн юм чи одоо гараад ирсэн чи наацсан гэсэн. Гэхдээ ерөөсөө тийм ингээд нэг хүмүүс чинь хитрхи нэг ингээд тэрвигээл нэг юм нэг кугл шиг харагдаад байдаг ш. Чам ерөөсөө тэгж харагдахгүй. Бас нүдний онцлог гэж байдаг. Би хамгийн өвтгөр сармас надад өөрөө бол. Тийм үү? Тийм. Тэгэнгүүт одоо зарим нүдэн дээр тэр бол амар тийм фантастик тийм драматик харагддаг бол зарим нүдэн дээр бол ингээд айгүй госоогоод төгштэй байхгүй. Тэгээ бас тэгэнгүүт яг тэр нэг сууж өгдөг нүдэн дээр арай шингэн загварыг гэдэг миний одоо хийдэг сармас ч өөрийгөө олон төрөлтэй болохоор тэг явчихдаг. Зөв. За таны энэ дэлхий дээр байгаа шалтгаан чи юу юм? Дэлхий дээр байгаа шалтгаан уу? Миний дэлхий дээр байгаа шалтгаан
шууд 2 хүүхэд орж ирж байгаа. Хүүхдүүд мань орж ирж штэ. Тэр хүүхдүүдийн маань хүүхдүүдийнхээ ээж байх. Ямар гоё хариулт өгөх шүү дээ. Орж ирж байна. Тийм шалтгаантай. 2 хүүхдийн төлөө амьдрах шалтгаантай юм шиг санагдаад явчихлаа. Би яадаг вэ штэ нэг нэвтрэлт хэлэх юм надад ч уншдаг вэ штэ. Уншиж болохгүй штэ. Тийм сая орж ирлээ штэ. Уул энэ дээр байгаа л байсан тийм. За. Та ингээд аялалд удахгүй явна гэсэн тийм. Филиппин явах гэж байгаа гэсэн яг явахдаа хизээ хувцас бэлддэг бай. За хувцас бэлтгэе өрөөл нэг 14 хоног өмнө л бэлдэж шүү. Хувцас явахаас өмнө гэсэн үг тийм. Бүр ингэ шамдаандаа хийхтэй биш. Хийхээс арай өөрөөлтөө нүг. За ямар хөө гоё аяллаа зориултад ерөнхийн нэг бэлтгэл ерөнхийн нэг наадлынхаа бэлтгэл гэсэн үг юм. Яг тэгээд нэг тоочсон магадгүй мартахгүй бит нүг нөөтлөө явчихна. За энэ энийг мартахгүй шүүгээ санджаагаад нөөтлөө явчихна. За мэдээж яг явахынхаа 7 хоногийн өмнө 3 хоногийн өмнө ч юм уу яг чамдаандаа хийн. Тэгээд нөөт бол харна. Яг ерөнхийн 14 хоногийн өмнөөс эхлээд нөөтлөж эхэлнэ. Бас мундаг хариуцлагатай нөө. Би бол байхгүй ш яг урд дотор мэ гэх. Эхлээл би ч яг их ингэж яадаг байсан юм аа гэж зориулж бэлддэг. Тэгээд нөгөө ажлууд ч ингээ их гадагшаа явах их ажил гардаг ч юм уу. Тэгээд нөгөө найз охтуудтайгаа ингээ хамтдаа явахаар манай нөгөө найз охтууд амар том ч юм даа. Би баг гар хэмжиж гин ч юм даа те. Тэрэн дотор нэг хитэн дотор хуудастай 2 салхи өмд одоо юу вэ? Нэг өмд, нэг палаж тэгэл болоо. Тэгээ яваа сурцсан. Бүр тэгээ одоо нэг эх 7 хоногт бас нөгөө жиси Монголынхаа найз нартай явах гэж байгаа. Бас багтаа ингээ оролцох гээд. Тэгээ тэр үед явна гэсэн чинь ингээ октод ингээ байсан чинь би бас догтлоод юм гоё юм авах хэрэгтэй ч юм шиг санагдаад бэлдэх юм шиг яана гэх тэнд очисноо ганцаархнаа нэг өмдтөө боцоргон дээр нэг хоног өмдтөө гэдэг. Би чинь аялахад аягүй ач холбогдол өгдөг. Тэгээ нэг айгүй их зураг авах дуртай. Нэг хамгийн гол нь дараа нь үзэх чинь меморам өгч. Зарим мөртэй гэдэг байхгүй. За тэдэн сарын тэдний өдөр тэгэхэд тэгсэндээ надад тийм сандгүй. Тэгээд зураг үзчихсэн. Оо нэрээ тийш дээ. Ингэж явсан штэ гэд. Тийм байд болохоор бас их зурган дээр бас айгүй гоё ач холбогдол өгөөд бас гоё харагдах тал дээр ч ач холбогдол өгөөж чиждэг. Зөв сурмаар зам байна. Би одоо сурнаа. Хөрөгчөнд чинь одоо юу байгаа вэ? Гэрээ чинь хөрөгчнөөс юу олж болох вэ? Манай гэрээ хөрөгчнөөсөө за бууцай хамгийн түрүүнд тараг байгаа юм байна. Органик тараг байсан, бууцай байсан. За тэгэл хоолны юмуд нэг цалмис юм. Тийм хүн байсан. Алкогол юмнууд байна уу? Дээр нэг алкогол юм байсан шүү. Дээр нэг бүтэн юм байгаа даа гэдэг шүү. Задлаагүй. За хамгийн дуртай одоо makeup artist. Гадаад ч байж болно, Монголч байж болно. Хамгийн дуртай makeup artist. Би багшаа хэлсэн та. Зэлэнгээ тий, salt makeup зэлэнгээ. Бас мундаг шүү. Үзэж. За хамгийн дуртай хоол нь юу вэ? За миний хамгийн дуртай хоол би энэ асуултанд дандаа нэг хариулт өгд юм байна. Би л хийгээг бол гэдэг шиг. Би л хийгээг бол ер нь нэг дуртай хоол. Ер нь хоолсог уу? Ер нь хоолсог шүү. Би ер нь хоол голдгүй. Тэгээд өөрөө жоохон тийм бол их дуртай бол биш. Тэнгүүд ингэ хүм юу л үг юм хамаагүй идчих гэж болж молно гэж аахгүй шүү дээ. Нөгөө ирчүүч чинь тэгдэг үстэй. Амттай хамаагүй их л байл болоо гэдэг шиг. Яг тийм хөө. Гэтэ хам жоохон спешиал гэх юм бол бэлэг ихтэй болно тартай. Чизи тий. Пицца энэ төр чинь би ч гэсэн яг чизний нэмэгдэлтэй авах юм бол гоё хайлгаал тий. Гоё идэх шүү. За та хэдэн пивэнд тасартай? Өнөөдөр л үзье да. Нэвтрүүлгийнхаа дундуур тэ үлцээ. 2 бэсиг аа. 2 байсан. Тэгээ одоо 4 5 бол. Уучаад хамаа 5 тэжгүй 5 бол явчихж илээ шүү. Явчихж байна уу? Нилээ явчихж байна. Энэ өндөрлөгөөс харахад гэдэг шүү. За хэдэн онд JCI гишүүн болсон? Гишүүн болсон он болохоор 2021 онд. Нэг жил болж байгаа юм байна шүү дээ, тий? 21 онд гишүүн болчихсон. 2020 онд сонирхож орж эхэлчихсэн. Тэгээд JCI-гийн гишүүн болсноор чиний амьдралд ямар өөрчлөлт, юу гарсан? Ямар давуу тал вэ? Найз нөхөд хаамт олон би ч өөрөөсөө яг л дүнгийн анх JCI сонирхож орохдоо хэнийг ч тавихгүй
яг ингээл эрдэнэ дотор тахтаа ингээд GCI гэсэн юу бийж удирдахад яг хамт олон хайж орсон. Тэгээд яг хүссэн хамт олон гэдэг зүйлээ бүрдсэн гэл. Хад ингээд амин гоё шинэ жилд орох гэдэг. Манай хамт олон зүйл цөөхөл ахгүй яг миний өөрөө хамт олон жилийн 5 6-уулаа. Тэнгүүд 5 6 онд хүүхэн тэнгүүд яг нэг тийм амар том арга хэмжээнд орох гээд гоё палаж юмскэр 5 6-уулаа ингээд тойлдож мэдчихэр. Яг нэг тийм хүссэн шинэ жилдээ орж чаддгүй ч юм тийм байдаг гэсэн. Тэгэл ингээд хамт олон даалал гоё догтлоо шинэ жилдээ орно палаж юмснэ. Тиймэрхүү догтлол мөгдөж амар гоё юм чи. Тэгээд тиймэрхүү юмнаас хүсүүлээд найс нөхдийн хувьд л амар гоё. Тийм мэдчихээс авсан хамгийн их зүйлбэл найс нөхд гэж хэлээ. Одоо Эрдэнэ салбар гээд манай GC Монгол дотор бол ингээ 15 салбар байгуулга байгаа шүү дээ. Тэгээд Эрдэнэ салбар гээд бас нэг өөрийн гэсэн нэг онцлог байгаа. Тэгээд Эрдэнэ салбарын онцлог нь юу вэ? Тэгээд яг одоо Эрдэнэтийн залуучууд одоо бит хоёрыг бас үзэн шүү дээ. Бит хоёрын нэвтрүүлгийг үзэн. Тэгэхээр яагаад Эрдэнэ салбарыг сонгох ёстой юм? Яагаад Эрдэнэ салбарыг сонгох ёстой юм бэ? Мэдээж яг байршил локейшн гэдэг утгаараа Эрдэнэтэд байгаа те. Тэгэхээр Эрдэнэтийн хүмүүс магадгүй бас Улаанбаатарын нэг чаптер руу ч орё гэдэг ч юм уу те. Тэгэж бас бодно. Гэтэл яг Эрдэнэтэд байгаа залуучууд яагаад Эрдэнэт салбарыг сонгох ёстой юм? Яагаад? Чи яагаад орсон тэрнтэй л адилхан. Тэг ерөнхийдөө би бол яагаад сонгосон бэ гэхээр одоо нэг ирээдүйд идэвхтэй иргэн гэдэг юм байх хэрэгтэй гэж бодсон. Тэгээд өөрийнхөө идэвхтэй байхыг ямар нэгэн байдлаар одоо зүгээр идэвхтэй иргэдийг хараад сумааргүй, ард нь юмны ард үлдмээргүй байна. Оролцоотой баймаар байна. Тэр утгаараа би GCI-г сонгож GCI байгууллагад бас орж ирсэн байна. Тэгэхээр тийм гоё идэвхтэй байхыг хүсэж байгаа Эрдэнэт хотод байгаа залуучуудыг тий манай Букана маань салбартаа урьж байгаа юм шүү. Бүр нөгөө гişүнчлийн нэг чим шүү. Гişүнчлийн хорооны ажлыг хийжлээ шүү дээ ойлооч. Тий. United Nude in Mongolia. Хамгийн анх хэдэн онд бизнесээ эхлүүлж ирсэн? 2000 за яг одоо Bukana Cosmetics-ийг бол одоо 2016 онд эхлүүлсэн юм байна бизнесээр л. Энэ ер нь яагаад эхлүүлээ гэж бодсон? Яагаад гэвэл тохойд би 2015 онд 2 хүүхдэд төрүүлээд яг нэг банкнд ороод удаагүй жоод ясан нэг урд нэг тийм нийгмийн даатгал төлөх ёстой гэсэн нэг тийм ойлголтгүйсэн болохоор нэг декретний мөнгө зүг чимэрх юм авч чадаагүй. Тэгэл яг нэг тийм амьдралын эрхэн гэдэг чинь тэгээд ямар нэгэн бизнес хэрэгтэй юм гэж бодоод байж байгаа. Ингээл мейкапаар суралцаад нэг янз бүрийн сонирхож байгаа шүү дээ. Мейкапаар суралцаад явж ирсэн аа. Дахиад энэ мейкаптайгаа холбоотойгоор ингээл сормос наах хэрэг гараад тэгэл яг өөрөө тэрийг сонирхож хийгээл тэгсэн чинь нэг хүний амьдрал нүг найз нөхд нөлөөлдөг гэдэг шиг найз маань хөөч нэг ингээд юу болгоод тууч брэнд болгоод үзээч гэх. Тэгэнгүүт нь би яг маргаашнаас нь Bukana Cosmetics биш Bukana Lashes гэж гаргаж ирсэн. Bukana Lashes гэж гаргаад байгаа. Ингээд яг тэр маргаашнаас нь хэлдэг гэж брэнд болгож ирсэн. Вау, ямар мундаг юм бэ шууд. Тэг баймаа урд хөдөлсөн хойд бол. Тэгэхээр яг чамд бас яг нэг бизнес эмэгтэй лидершипийн тийм зан характер тийм юугүй юм байна л да. Тийм учраас өнөөдрийн бас өндөрлөгт хүрсэн тий. Ингээд бас нэвтрүүлэгт ингээ оролцож байгаад бас баяр хүргэе. Тэгээд нөгөө энэ гоё бүтээгдэхүүнүүдэд аваад ирсэн шүү дээ. Тэгээ хамгийн гоё нь би ингэж чи нөгөө өөрөө хийдэг гэсэн шүү дээ. Сормосоо өөрөө хийдэг гэхээр би бүр Монголда үйлдвэр тэгээ нөгөө Монгол технологи гэх юм уу? Монгол нэг үг гэдэг чинь монголчилсан гэвдэг лээ. Тэгээ Монгол аргаар монголчлах гэдэг тиймэрхүү юм болж ирсэн юм байна. Үнэхээр гоё юм аа. Одоо тэгэхээр энэ үс нь одоо юуны үс байдгийг? Амтны үс ээ.
Модны үсийг боловсруулна. Одоо бид нар чинь ингээд нэг түүхийд бэлдээд гадагшаа гаргаад нөгөө тэр гадаадууд ингээд бүтээгдэхүүн болоо гаргадаг шүү дээ. Яг эсрэгээр би болохоор түүхийдийг бэлдүүлж авчираад эцсийн бүтээгдэхүүнээ Монголд үйлдвэрлэдэг байгаа байхгүй юу? Зү. Ямар гоё юм бэ? Одоо энэ дотор нь тэгээ цавуу мавуу юмтайгаа хамтдаа байдгүй. Цавуу бол анх манай юу байсан Монгол үйлдвэрлэлийн дотор цавуу үйлдвэрлэж чадахгүйсэн болохоор цавуу гаргачихсан юм. Зү. Тэгээ одоо энэ чинь бүгдийг ингээ гараараа чимэглүүрээр ингээд одоо бол яг энэ юун дээрээ сормоосон дээрээ сормоосаар нь бас хүмүүс нэлийн мэддэг те манай Буканаг. Тэгээд манай сормоосыг гэж. Бидний сормоосыг ийм мундаг хүүхэн хийдэг байх шүү. Тэгээд ийм гоё би ингээл хараал юм л та нөгөө зарим ингээ сормоосыг харахаар би чи яг ингээ нэг хиймэл юм дургу. Тэгээд бүдүүн байдаг штэ. Тэгээд энэ болохоор яг ингээд үзүр хэсгэрүүгээ аюу гоё ингээ нарийсаад хийцнэх гоё. Тий. Тэр хийц технологи гэдэг юм байх шиг юм тий. Дараа нэг өөр тийм натурал ус яг бусдаас ялгарах онцлог төрөлтэй. Тийм натурал талтай ерөн хүмүүс үйлдвэрлэж хийдэг. Одоо энийг хаагур худалдаа алж байгаа юм. За одоо яг 21 аймагта 51 гэрээ салбар дамжиж худалдаа алж байгаа. Ямар үнэтэй хаа. Улаанбаатарт болно. Одоо энэ нэг сормоос хэд ямар үнэтэй ах вэ? Нэг сормоос нь 8,000 12,000 төрөлтэй байдаг. Одоо тэгээ нэг сормоосыг бүр муухай болохгүй л тэгэл хамаагүй хэрэглээл явах. Нэг 10-аас 15 удаа хэрэгжинэ. Оо тийм удаан хэрэгэлт юм уу? Би өөрөөсөө нэрээ хайрын болох юм биш нэ. Зарим хүмүүс ч ингэдэг байхгүй нэг баяраар зүдэг шинэ жилээр зүвчээд дараа жилийн шинэ жилээр нөгөөтөө гаргаж ирдэг юм гэдэг. Бүр нэг чинь 2 жил болоо явж байгаа байхгүй. Тийм биш тий. Тэгэж хэрэглэдэг хүмүүс байдаг. Зарим нас нөгөө нь ингээд тийм хайр гамбуутэй ингээд энэ тийм тайчдаг. Зарим ингээд цав гайгүй гамбуу цэвэрлэг тийм тохиолдол би 2 удаа хэрэглэж байна. Ерөнхийд дунджаар л араас 15 удаа гэж байна. Зарим нь 2 сар хэрэглэлээ 3 сар хэрэглэлээ гэж хүмүүс байх нь байна. Тэгвэл чи өөрөөсөө амар гоё тийм нэнд хандж байгаа байхгүй. Тийм байна тий. Одоо энэ чинь нэг цавуу ингээд наалтчдаг штеп. Тэгэхээр тэрийг нь яаж цэвэрлэдэг юм ер нь? Янз бүрийн аргаар л үдчихэж байгаа юм л да. Би ч одоо өөрөө хайсаар л байна. Би айлуулгуудаа хэрэглэх гэл яг нэг усан гэвтэж үзэж байгаа. Зориултын мейкап зөвлөсөн хийж болдго юм уу тий? Болно. Оо за тэгээд цэвэрлэж цавнаас өөр ингэ салаад өмчлээ. Цавны сонголт гэдэг юм бас байна. Яг аль цавнд сайн байна гэж өөрөө турш үзээлээ яваад идэх л та. Би бол өстой нөгөө хинэггүүдээ авах юм байна дөө. Нэг удаа ингэчээ бүр хитэн цаг л зүгэл тэгэл хайчихна. Амар тэнэг одоо бүр өөрөөсөө иччихлээ. Тэгээд зарим одоо яг нэг тийм үнэтэй Америкаас орчтой сормос ч одоо баруун Монгол 50-60 мянга гэж зардсан шүү дээ. Тийм сормосыг тэгээд нэг 2-3 цаг хэрэглэх шинжилтэй зүгээд хайн гэдэг бол хэцүү байхгүй юу? Тийм шүү дээ. Би ч одоо нөгөө өөрөө тийм сонирхтгүй байсан болохоор одоо бол чамааг харсан чинь бүр ингээл наад маамаар санагдаад одоо өсөн нэвтрүүлгийн дараа наад гэсэн. За өөр гоё юм юу вэ? Өөр ямар яг нэг сормосоо хийж байгаа тэгэл өргөжлүүлэл хүн чинь нэг тийм хэрэгтэй яг тийм сормосоо ингэ нааж ясан ч хүмүүстэй ямар контур төрөх үү нэг сормосыг хаад хүмүүс асуун тэгэл тэмүүтэ бас нэг нүүр бодох чиглэлээр ингэж явчихсан тэгээд яг сормосоо хийсэн болохоор ингэ дагалдаа шууд энэ нүүр бодлын бүтээгдэхүүнүүд бол ингэж байдаг бол гоё юм байна гэж бодонготой өөрөө судлаад дахиад энэ нүүр бодлын үйлдвэрлэлтэй холбогдчихсан. Тэгэл бас яг нүг яг сормостой хатлын натурал байдлыг илүүд үзээд яг бүтээтгүүн дээр ингээд голчлоод барьсан байхгүй юу. Одоо болохоор ингээд Bukano Cosmetics юм тийм байхгүй юу. Энэ тийм одоо онцлог жишээлбэл одоо яг нэг 3 ширхэг байгаа. Бас нэг тийм дээр ингэдэг. Тэнгүүд хүмүүсийн хэрэглэж байгаа тэнийг харахад нэг өнгө ингээд дуусчих. Ухсаадаг тийм. Тэнгүүд яг хэрэгтэй 3 өнгө ингээд хүн болгоны хэрэглэдэг өнгө гэж байгаа шүү дээ. Бүх хайрсандаа баг таашдаг. Тэр өнгө ингээд 3 цагаа өгч байгаа байхгүй юу. Тэгэхээр удаан хэрэглэх. Нэгэ дуустал нь. Тийм. Одоо би бол яг тийм. Одоо энэ дээр үж байгаа нэг өнгөний хэрэглээл нөгөөдөл нь хэрэглэхгүй учраас нэгэ хэрэглэх явчихна. Яг тийм нэг. Тийм. Тэгэл амар тийм өнгөнүүдийг амар смарт байдлаар сонгох гэж хичээж байгаа байхгүй. Олон юм авч явахгүй. Одоо аялдаа явахдаа зөвхөн Bukano тэнэ аваа явуул. За энэгээр хайлайтаад ач энэгээр хөмсгөө бочин энэгээр нэг юугаа хазар өнгөлөгч чинь. За ингээд орой олоо шоудлаа. За ингээд нүдээ хараа харлуулчихъя гээ. Яг тэр болны шингээж өгөхгүй л зөө бодоо. Наач ямар гоё ухаалаг өнгөнүүд вэ тий. Жохон бүтээл чанах гал хичээж байгаа. Гоё юм, өстой гоё юм байна. Ийм гоё өнгөнүүдтэй. Тэгээд жохон лайт бол ингэ бол ийшээ орчин тий. Тэгээд ийм гоё өнгөтэй юм байна. Тэгээд 9 нийт 9 өнгөтэй. За хоёлаа дараа л хайж тий. 9 өнгөтэй. Тэгээд хайрцаг нь ямар хөөрх юм. Тэгээд нэг юм ялангуяа хүүхнүүд чинь ингээд нэг юм жижигхэн цүнхтэй болсон шүү дээ. Тэгээл нэг том
юунууд аваа явах чи хэцүү. Тэгэл ерөнхий бас ингээ хэрэгтэй ба. Зарим нэг жил ирээгүй байна. Одоо яг энэ юундаа зориулаад. Энэ болохоор нэг праймер шинэ бүтээгдэхүүн барсан байгаа. Одоо энэ 100 болонгот хүмүүс нэг бодгон нүн арс руу шингэчих гэдэг үгээр харлуун ингээд арсыг хамгаалах бүтээгдэхүүн гэж одоо гарчаад байгаа. Дээр үеийг бодвол гэсэн. Энэ праймер ч одоо яг хийж арс хамгаалдаг юм уу? Одоо нэг урд нь праймер байх байхад юу болдог гэсэн бэгээ санахаар нэг пудрийн хор гэдэг юм дээр тань пудрийн хор тайлан гэдэг. Одоо бол праймер гэдэг зүйл байгаад пудрийн хор кремний тодорхой хэмжээнд хортой л ш тариаш гэдэг чинь тийм бүх найрлага бүтээгдэхүүн. Тэнгүү тэр одоо юундаа бол орохгүй гэсэн үг байхгүй арс руугаа гарч ирдэг. За. Тэгэж мэйгээд. Ямар гоё юм бэ? Би бол ч мэдтгүй шин праймер гэхээр би нөгөө нэг арсыг ингээд жигт болгодог л юм гэж би ойлгоод байсан байхгүй. Тэгвэл бүр ингээд эрүүл мэндэд арсны эрүүл мэндэд бол маш хэрэгтэй. Одоо тэр хорыг оруулахгүй байх гэсэн үг шүү дээ. Хамгаалалт гэх юм уу те? Би ч нэг басаа юм олон юм юу. Одоо жишээл хүндээ ингээ олон ингээ за хазар өнгөрөөс үүд бүх юм авч явахгүй тэн аваа явчих. За ингээ тос праймер амар олон юм авч явдаг. За праймерын бүтц маань юм чон тийм тосон усан суртай байвал чийшүүлэгч тосоо бас гэртээ орхичод аваа явчихад бас аялдаа аваа явчихвал боломжтой юм. Тэр мөрөнд ягаа судлаад тэгэл тэр мөр талаас нь амар их нөгөө нэг бүтээгдэхүүндээ шингээж өгөх гэж байна. Тэгэхээр одоо тосмос төрөхгүй зүгээр нүрээ угаачаад шууд энийг төрчихж болох юм байна те? Тий. Юу ч байхгүй байлаа. Намны тос төхөл төрхөн. Гэтэ одоо энэ бас өөр нөө Е витаминтэй гэдэг дуртай бас намнаас хамгаалж явчихж байгаа. Гэтэ бүр ингэ нүний тийм цүнхэнтэн чим жижигхэн өрхөн цүнх барьдаг хүмүүс бол авж явах гээд өгдөг. Тэгэхээр нэг юм аяг явчихад ерөнхийдөө тэр олон юм итгэж яах гал. Энэ бас танаа юу багс шүү дээ. За энэ багсыг чинь бас учрыг олдгоо маа. Амар олон төрөлтэй. Би бүр өстө нэрээ. Энэ одоо яг энэ одоо юу нэг мекафар суралцж яхтай яг ботсон байхгүй. Ер нь бол нэг хүннүүд ботход тэн гаргасны хувьд нүд ботход бол яг тийм ганц багс амар чухал юм ингээд яг тэрийгээ бодоод хүмүүс нь хэрэгтэй хэрэггүй айгу олон багс авчдаг байхгүй. Тэгэл нэг ком гингүүд тэнцэн нэг за нэг доорож 3 4 хэрэггүй гэдэг ч юм уу. Тэнгүүд нь яг бодоод нэг соло багс гаргаад үзчихье. Хүмүүс яг ингээд аваа явчих та гэж бодоод тайлбарлаа. Зүг. Энгээр болохоор тэгээ ерөнхийдөө бүхэл төрлийн нүдний бодолтыг хийчихнэ гэсэн үг шүү дээ. Одоо би та нарт харуулъя заяа. Охтуудаа. Гэтэ залуучууд ч бас хамаатай шүү дээ. Одоо хамаатай болсон шүү дээ. Хамаатай болсон. Тийм юм бэ. Энэ айгуу гоё юм зөөлөх юм шүү дээ. Зөөлөх арьстай гинэ зөөлөх үстэй. Энд дээр хөрхлөө гомогт. Гоё юм аа, гоё. Одоо ч тэгээд хүнээр сонирхолтой нэг асуулт асуух уу? Түүний энэ сормосыг эрэгтэй хүн нааж болт юм уу? Болоход болно. Тэгээ би наадсан байг нь бол харж байгаа. Яг мэдээж нэг мейкап хийдэг залуучууд бол нааж байгаа юм. Яалтчгүй тий. Тий яг энэ амьдрал дээр ингээд наадсан зүгээр эрэгтэй хүмүүс бас жоохон ховрлах. Гэхдээ яг одоо нэг солонгосын залуучууд шиг ингээд амар арьс марсаа арчлал нүрээ буддаг шүү дээ. Одоо нүрээ буддаг ирчүүд бол тийм муухай харагдах болцсон шүү дээ. Мундаг тийм нөгөө арчаатай гэдэг зүйлд орчод байна шүү дээ. Арчаатай өөрийнхөө тэр залуу байгаа байдлыг чинь хадгалах гэж будаад байгаа шүү дээ. Тэгээ одоо бид нар ч ихсэн нэг ингээл нэг эрэгтэйчүүдэд таалагдах гал будаад байгаа юм ерөөсөй байхгүй шүү. За арьсаа гоё хадгалъя тий. Залуу насаа ингээд гоё жоохон ч гэсэн удаан байлгая. Тэгээд тэгэхгүй бол ингээл гараал мейкапгүй ч юм уу нарны тусгүй гараал яг дорхноо харлна ялангуяа битүү шиг юм бор хүмүүс те байхгүй болно шүү дээ. Яг тэгдэж ш нэг халуун морн байж ирэхээр яг нэг тийм угийн бор дээрээ нэмээ та борлж ин бүр яг нэг гадаа түншиг гарч. Яг нэг шиг би бол дорхноо тийм болчихсон шүү дээ. Тэгэл дандаа ингээл нарнаас нуугдаж аваад тэгэл том малгай өмсөж явна те. Тэрнээс тэгснээс нөгөө танад юу байдаг гэсэнсэн. Одоо ингээ 100 болж ин халуун болоход нүрээ ингээ бодоход будаг урсчдаг шүү дээ. Тэгэхээр тэрийг одоо хамгаалдаг мист гэдэг ч юм уу тийм баригч гэсэн юм байгаа. Яг одоо яг нэг бас яг бүтээгдэхүүнүүдээ боджол. За яг ямар бүтээгдэхүүн байвал нэг учир зүггүй тийм дийлс цол бүтээгдэхүүн гарахгүй байгаа хичээд байхгүй юу. Тэгмүүд яг хэрэгтэй юм юу гэхээр мист хэрэгтэй юм гэж одоо мист гаргасан. Тэгсэн чинь хөрөлтийн компани дээр мань дуусчихсан байсан. Тэгсэн яг тэрэн дээр бол ерөнхийдөө мист маань бол яг нэг одоо 100 болж байгаа. Дээр нь одоо арьсны нэг биологик гэдэг байхгүй нэг нүүр бодолт хийлгэсний дараа хүмүүс чинь шинэ жилд орно бүжиглэн бодгон урсан юм тийм байд болоо тэн дээр ингээд мистэ цацаа болчтой тэгэхээр бол тэр бодгон урсгож чөлөөтэй ингээд бүжиглэн ингээд бодгон чинь төгсөж байгаа байхгүй юу. Тэнтэй айлхаад хөлс орсоход бодгон байхгүй. Яг сандын манай нэг 10 жилийн ах ингээд
Засалгаан болгоноор л ингээл бүдэр төрхөд байна. Хөл амар хүлэрдэг байх юм байхгүй юу? Одоо тооч одоо мистер баг бэд байсан баг тий. Тэгээл яг тиймэрхүү асуудлыг шийдэж өгөх гээд ерөнхийдөө мистер бол гаргаж ирсэн. Ачиж ер нь амар хэрэгтэй. Би бол өөрөөс их хүлэрдэг. Халуунаас дандаа цугтдаг. Заавал ингээ мист юм нөгөө одоо хөл сурсгдгүй юм хэрэглэхийг их хүсдэг байхгүй. Явахаас өмнө тэгвэл танах ясныг авъя. Бүтцийн үед бас ингээд юм гарахтаа бас ингээд бусад брэндүүдийг судлана. Мэдлийн том брэнд, ингийн брэндүүд нэг хэрэглэж үзэн юм гарах гэж үзэж хийж чаддаг шүү дээ. Судалгаа шинжилгээ нэлээд хийж гаргаж ирсэн байна. Одоо тэр мистик нэг удаа цацчлаа гэхэд хэр удаан бэрдээ? 12 сарын цаг гэдэг. Өөх тийм үү. Тэгвэл өстой өглөө нэг будчаал гарахад шөнө гэртээ ямар ч асуудалгүй юм шүү дээ. За. За мист олж авъя. Тэр яах вэ гэдэг чинь. Нэвтрүүлэг яахаа мист хэлдэг байна гэдэг. Нэвтрүүлэг яах вэ? Тэр мисттэй л авъя. За өөрийгөө солиото гэж дүгнвэл 1-10 хооронд дүгнэж. Ямар хийгүн тий. Тэгтээ цаа ярих юм уу гэж гэдэг шиг. Яа, чара бататхай. Юм бол биш. 10 бол галзуу шүү дээ. 2 юм болоо да. Бүр айгуу. Би хүмүүсийг бодол ингээ харж идэж чаа. 178 байна да. Энийг нилээ Иесус байна да гэж. Одоо ямар нэгэн шинэ бизнес эхлүүлэе гэж бас бодож байгаа. Эсвэл яг энийг хийгээд явъя гэж бодож байна. Энэ ажлаа үргэлжлүүлээ, бүтээгдэхүүнээ нэмэгдэж магадгүй те. Тийм би ч амар олон юм бас сонирхож туршиж ингэж үзчихсэн. Нэг олон жижиг бизнесүүд рүү орж үзэж гарч ирсэн. Тэгээд яг одоогийн байдлаар 2020 яг нэг оны ойрын хугацаанд төлөвлөнд бол 2022 он Цүмбүк Косметикс дээр ажиллана. Тэгээд бүр яг шийдсэн байгаа ямар ч тийм нэг илүүтэй юм анхаарахгүйгээр. Тэгээ нэг л мэдсэн чи маш олон гоё бүтээгдэхүүнтэй болсон. Монгол биш бүр ингээл Аз дэлхий рүү гарцсан. Тэгээд магадгүй штэ. Тэгээд нэг л өдөр чи нэг нөгөө найзтайгаа ярилцж байгаа л ажиллаа хэлүүлсэн шиг тийм үсттэй ингээд ууггүй яваад би ингээд чамайг ингээд харахаар яг ингээд тууштай тогтмол ингээд явна гэдэг чи яг л нөгөө хүнийг амжилтанд хүрэх юм бол үндэс байдаг яалтчгүй. Тэгээд угаас нөгөө амжилт гэдэг чи өөрөө хязгааргүй шүү дээ. Чи одоо за амжилт гэж нэг сормос хийчлээ. За энэ би амжилтанд хүрчлээ гэхгүй тэгээд үргэлжлэл явж байгаа шүү дээ. Тэгээд энэ зан чинь одоо амар гоо таалагдж байна. Багч байна. Ундаг байна. Тэгээд манай би одоо ингээд нөгөө шуналтаал өөр ямар бүтээгдэхүүн бэ гэх. Өөр за одоо баг 13 төрлийн бүтээгдэхүүн байгаа байхгүй. Одоо л энэ үлдсэн энд авчирсан нь болохоор уруулын будаг контр байдаг. Контр гэдэг нүдний контр уу? Тий. За. Контр. Би танахаас нэг юу авч ирсэн штэ. Юуны эрдэнэт явж байгаад нэг мист бас авсан штэ нэрээ. Мист тий. Чигшүүлэгч үлээ. Чигшүүлэгч юм болоо? Тий, чигшүүлэгч мист. Нүрний чигшүүлэгч мист. Тэгээд уруул бамгуур болгодог чим гэдэг юм шиг нэг кафе. Тий, амар гоё. Одоо ч гэсэн байгаа. Одоо хэрэглээл байгаад байгаа. Энэ болохоор контр юм байна тий. Энэ усны хамгаалалттай хамгаалт. Амар усны хамгаалалттай. Тийм үү. Бүр гайхамшигтай. Миний хэрэгжилж ирсэн одоо би ч өнтэйгээс хамтууртай амар олон төрлийн контр хэрэгжилж байсан. Нүмека фидэг хүнийхээ хоол тэнгүү тэгээд миний хэрэгжилсэн контрудаас хамгийн амар усны хамгаалалттай. Ямар тий. Тэр юу надад амар таалагдчихсан. Нөгөө нэг бандуур болгодог. Тэгэл би чи нөгөө өөрөө хийцэн юм шиг л энэ эмгтэнтэй түрхэд үзээ. Нөгөө найзуудтай төрхүүлэл надад айгу гой санагдсан. Яг энэ нөгөө одоо миний дуртай өнгө шүү дээ. Одоо би энэ яг юм энэ уруулны өнгөтэй. Нэг юм илүү тод биш. Яг юм гоё. Энэ өстой гоё өнгө байна. Энэ 1 номер гэсэн өнгө тий. Энэ ямар үнэтэй ах вэ? 28,000 гэж байгаа. Тэр яг л яг дундаж үнэтэй, яг боломжтой. Тэгээд гоё Монгол брендийнхаа косметик үрийг хийгээд явж байгаа хэвээр баярлж шүү. За одоо нэг пив тоглож байна тий. Зөндөө юм ярьчлаа. Нэг амар сериус юм ярьчихгүй яаж вэ? Одоо гоё намайг яриад байна. Одоо чамааг яриа. За чи ер нь бол 10 жилдээ ямар хөвгтэйсэн? Амар хичээлтэй хичээлээд хөвгтэйсэн. Nerd. Тийм.
Тэгээд одоо тэгсэн чинь амар юм шал өөр Хүн чинь маа 10 жилдээ юм байж байгаа. тийм яг тийм бэдгүн байлээ штэ гэдэг шиг тийм. Тэгээд чамайг ингэж гоё задраах, энэ гоё өөрчлөх сэтлэг чинь ямар хүн ч юм уу эсвэл ямар зүйл ингэж өөрчилсөн гэж чи боддог юм. За ингээд яг 10 жилд ингээд яг ингээд дотор маань юм хүн байдаг чинь бүтээлч юм уу тийм нэг урлагийн жоохон мэдрэмж байгаа. Тэгээд гарах гэхээр ингээд тийм дээр үчи яг тийм математикч байх хэвээр, тэнцэгч болох хэвээр яг тийм нэг юугаар нэг хүмүүжүүлээд гэр бүлийнхаа юугаар ингээд тэгж хүмүүжчихсэн. Тэгээд яг нэг гэр бүлээс тусдаа ингээд бие дагаад ирсэн. Ирээд яг нөхрийнхөө хараад л нөхөртэй хүнтэй суугаад тэгээд нөхөр маань аягүй ойлгож дэмжиж нөгөө талаас нь дэмжиж эхэлсэн байхгүй. Арай нэг тийм урлагийн талаас нь арай нэг тийм бүтээч талаас нь чи яг юу мэрэн. Тийм заал хүн манай яг тийм математикч хүн байх эсгүй одоо хүүхдүүдээ ч гэсэн тий заавал онцорох эсгүй гэсэн үзэлтэй яг тэр шиг чи заавал нэг тийм юу байх эсгүй. Яг ямар ангид талаар аягүй дэмждэг. Тэгээд юу би бол өөрийгөө янз бүрийн юм зурж үзээ сорил үзээл яваад тийм затай. Тэр чинь л гоё л таа. Сонирхолтой тий өөрийгөө бид нар чинь бас яг өөртөө жоохон бахтай юунд дуртай яах гээд байгаа гэдгээ бас мэдтгүү шүү дээ. Олон юм гинт ингээ гараад ирдэг тий. Тэгж байгаа л юунд дуртай, юунд сонирхолтой тэр тийшээгээл илүү яг ямар мэрэгчлээ. Би банкны менежмент мэрэгчлээ. Банкны мэрэгчлэр баг 4 жил банкнд хариалагдчих, хөдөлгөөний ажлын банкнд хариалагдчих ажилладаг байсан. United Nude in Mongolia, plus 4 Cs. За үлгэр дуурайл авдаг хүн чинь хэм бэ? Үлгэр рол модель гэсэн. Тийм тийм. Рол модель. Хин болоо. Яг тийм хүн яг бодож байгаа юм байна. Тэр хин нэгнийг хараад вау энэ хүн шиг мундаг болох юмсан гэдэг ч юм уу те. Тиймэр хүмүүс байдаг шүү дээ. Амар зөндөө тийм ээ. Оо вау хүн бол амар тийм хүний сайхныг олж харах гэдэг. Өө няасан мундаг, өө няасан гоё харилцаа. Таныг ч яг тэгж харж исэн. Тийм үү баярлаа. Яг тиймэрхүү юм бол байгаа тийм айгүй олон байдаг баха. Тэгээ угаасаа хүн болгож өөр өөртөө гэсэн нэг онцлогтой. Тэгээ хүн болгон нэг хоорондоо адилгүй тий. Тэгэхээр бид нар бас нэг хүн болгоноос нэг өөр сонин зангийн тий. Сонин гэдгэнд гоё тийм өөрмөц зангийг олж харцдаг. 100% яг тийм хүн шиг ихгүй тий. Би тэр шиг гоё битэй, тэр шиг хөөрхөн, тэр шиг смарт, тэр шиг бит зэрэг. Тийм нэрлэдэг гэд. За өөрөг чи хамгийн ихээр юу хүргэдэг вэ? Миний өөрийгөө хамгийн ихээр ер нь хэлэндээ хүрдэггүй нэг тиймэрхүү зам ер нь тэрэн дээр бол нэг цаг барих асуудал байдаг. Хол яг адилхан юм тийм. Цаг мөн барихгүй болохоор тэгэл яг өөр хэл. Амар тэр хүн шууд цаг барихгүйх нь өөр дотор дүнж идэх. Шууд найдваргүй юм байна. Шууд сонжоо бүгэлж байгаа юм шиг тийм. Яг тэгж боддог шүү. Бас яг адилхан юм байна хоёлаа. За эндээс чи бас нэлийн авцсан биш үү битээ шүү. Манай Букана спортоор хичээлдэг. Би оюуны спортоор хичээлдэг. За 100 бодолтой амны дэгмастер. Вау, ямар мундаг юм. Юу ч тэгж харагдахгүй. Юусаа тийм оюуны спорт эрхэлдэг юм шиг. Тийм найдад маань бүр итгэхгүй багаад байдаг шүү. Гэтэ гоё юм шүү дээ. Чи оюуны спорт гэдэг чинь нэг өөрөө бүх юмыг ингээ хөгжүүлж идэг. Ганцхан одоо тэр даам ч гэдэг юм уу шатраасаа биш. Одоо чи бизнесээ хийхэд хүртэлтэй зөв сонголтод одоо чамаг ингээл амар олон ингээд чи бүтээгдэхүүн гаргана шүү дээ. Гэхдээ хамгийн ихээр ингээд чи өөрөө судлаад хамгийн хэрэгтэй нь юу байна гэдгийг нэг гаргаж ирнэ гэдэг чинь наацхан чиний одоо оюуны спортоор хичээлдэг чинь үр дүн баггүй. Тэгэхгүй бол зарим хүмүүс чинь нэг ингэдэг шүү дээ. За энийг л хүмүүс их авдаг гэдэг ч юм уу. Эсвэл зүгээр би энэ дуртай гэдэг өөрийнхөө дуртай амиг хийчдэг. Дуртай амиг нөгөө хүмүүсүүдийн дургуйч юм байдаг юм билүү те. Тэгэхээр нэг судалгаатай явна гэдэг чинь айгүй гоё.
зөвлөлтөө. Тэгээд одооны үед бол эрсдлээс бид нар бас өөрсдөө бас тодорхой хэмжээнд нөгөө аврах хэрэгтэй. Учир зүггүй пал пул гээл те мөнгө хийгээл хамаг мараа шатаал хэцүү шттэ. Сайн ковид үеийг яаж давж туулваа? Ковидын үеэр давагдчихсан байсан гэдэг шиг. Нэг олон жилийн юм гэдэг юм аяг гарсан. Нэг санамсаргүй гэдэг чинь ингээ хийгээл яваад байсан. Тэгээд 3 жил болж явах төлөөтэй ковид гарч байгаа шүү дээ. 2 жил болж ингэхэр чинь тэгэл тэгсэн чинь нэг олон жил явцсан юм чи угаасаа нэг хэрэглэгчтэй болсон. Манай өхнөө чинь тэгэл гэрээс гарахгүйс чинь бас самсаа нагаад идэв шиг л шиг. Тэгээд ерөнхийдөө тасраагүй шүү. Оо тийм мундаг шүү дээ. Яг хил галийн асуудал манай хэрэглэгчдэд бол намайг таслахгүй байгаа. Хил гайл маань жоох ингээд тасалж гад хүмүүс юм авах гад байдаг. Түүхийд маань орж ирэхгүй гацаад одоо ингээд хайрцаг самны үйлдвэр дээр зарим бүр ингээд юм цаасаа хайрцаг марцаг одоо хайрцаг нь бол Монголд ичээ. Доторх юм суур байгаа байхгүй юу? Энэ мөнгөлөг суур энэ хомцор суурийг бол Монголд ихгүй шүү дээ. Тэгвэл ийм хөө суур мөр нь байхгүй байна ингээд суур нь байхгүй сармус гарахгүй байна ингээд зүгээрээ цаасан тавчуул авчи. Харин тиймэрхүү юмнууд л айгаа байдаг шүү. Ямар гоё. Мундаг. Одоо би зүгээр нэг юу асууя л та. Энэ одооны хүүхнүүд сормуусан дээрээ сормуус наалгаад идэв шүү дээ ингээд. Биш наалгаад энийг суулгадаг лөө. Сормуус суулгадаг шүү дээ. Сормуус суулгасан дээрөө яг иймэрхүү сормуус наацсан дээрөө чи юу гэж боддог? Чаддаг хүмүүстнээс суулгасан дээр байж магадгүй. Чаддгүй хүмүүс нь бол янз бүр ерөнхийдөө бол тийм миний хувьд бол суулгах сормос жоохон нэг арчилгаатай дээр нь одоо ингээд гэрээс гарахгүй бол хайран гоё сайхан тийм сормос тий. Тэр чинь бас тодорхой хэмжээний үнэтэй байгаа. Тэгэл сормос суулгачлаа гэрээс гарахгүй нэг байждаг тий. 2-7 хоног мөн гэрээс гарахгүй байдаг. Тэр ингээд гэртэл гоё яадаг шүү дээ. Наадаг сормос сайхан бол чи гэртээ байгаа бол нэг нааж маах гэж явах шаардлага байхгүй. Яг гоё авч хүссэн үед гоё болж байгаа байхгүй. Юуны сормос ч юм болохоор суулгадаг сормос ч юм болохоор хугацаатай сарын хугацаанд чи гоё байна. Тэгээ бас чамд ажиллагаа хэрэгтэй гэдэг нэг тийм их юм байдаг. Яг ийм өрсөлдөгч гэх цаашаа гэдэг ерөнхийдөө бол муулдаггүй. Яг хоёр талдаа даваа талтай гэж би боддог. Би ч яг гадагшаа явахдаа бол ерөнхийдөө сормос суулгадаг. Өчигөрөө суулгач тийм үү? Тийм гадагшаа явах махаа болсон үед нэг тийм одоо сормос нааж байгаа үед бол яалтчгүй нэг тийм усанд орж болохгүй шүү дээ. Сормос наачаад ямар сайн цав усанд бассейн дотор сэлээд явах гарахад тэр чинь бол сааж байгаа юм шүү дээ. Тэр утгаар нь би гадагшаа явахад бол пүүлдэр ингэ дуртаад юу бас тийм бэ тий. Амар юм байна уу таамаг үтчихээ. Айгу бол юм бодож байна. Би бүр би ч бол нэлээд хүүхэн штэ уулаа гэж бодсон чи. За хэрвээ чи бурхан байсан бол энэ дэлхийд ямар нэг зүйл хийх ёстой. Тэр нь юу байх вэ? Энэ дэлхийд юм уу? Тий. Дэлхийд жиж болно, улс дааж жиж болно, өөртөө жиж болно. Улстай ээж тийм үү, метрод болгоч тийм үү гэж. Ерөнхийдөө гэж бодсон шүү дээ. Амар төвчрээтэй байгаа тийм. Метро гоё шүү дээ. За бид хоёрын цаг бас нэлээ явчих. Тэгээд хамгийн сүүлийн сүлжи үг гэдэг шиг сүлжи үг шээ. Зүгээр ингээд залуучуудаа урайлсан одоо тийм юу жиси Монголын гишүүд маань одоо бид тань үзнэ. Тэгээд жисигийнхаа гишүүдэд зориулсан тийм гоё үг хэлээж тэгээд ажил нь сайн сайхан ингээ явна гэдэгт итгэлтэй байна. Энэ сүүлчийн мүлчийн үг биш шүү. Зүгээр л энэ нэвтрүүлгийн хувцас сүүлчийн үг шүү. Тийм. GCI ч одоо нэг ингээд тийм юусэн GCI-д орсон амар баяртай байдаг. GCI-чтай бүгдэнд нь баярлалаа. Үүсгэн байгуулагч нартаа тий тэр тусмаа амар баярлж байна. Тэгээ ерөнхий GCI-чны тийм бизнес хүмүүс амар их байдаг. Бизнес эрхлэхгээ тайж байгаа хүмүүс байдаг. Тэгээд одоо би айгу анх нэг бизнесийн нэг юунд тэмцээн маягийн болсон шүү дээ нэг тийм тэрэндээ орж явахдаа ингээл амар лаглаг бизнесд харилцаа бичтэй л гэж дотор бодож исэн тэгээд ингээд шалга орчихсан. Тэрэн шиг нэг юм бизнесийг одоо хэрэг бизнес их жаавал жижиг гэж бити нөгөө нэг юу авшаа суугаад өөрийгөө бити голоорой жижиг байх тусмаа хүнээс амар их бүтээлч байдлыг гардаг байхгүй. Одоо яаж одоо тэр баг зардлаар одоо
юм бүтээгдэхүүнүүд хан зураг авалтыг зохицуулах уу гэдэг хүнээс амар гоё бүтээлч харах шаардна. Яаж тэр цөөхөн үнэтэйгээр олон бүтээгдэхүүн үйлдвэрлэх үү, цагийг яаж гоё зохицуулах уу гэдэг амар гоё бүтээлч ойлгож чаддаг. Тэр нь одоо жижиг бизнесийн амар даваа тал гэж би хардаг шүү дээ. Ер нь бол тэгээд тийм болохоор яг тийм бизнес эрхлэж байгаа жишээ гişүүд байх юм бол жижиг гэлтгүүгээр амар бити голохгүйгээр амар гоё бүтээлчээр хандаарай л гэж. За ямар хөөрхөн. За баярлалаа. За дуулаач болоосн уу. Хитэн пив дөрөвдгөө явж байгаа. За жаахан сандарт юм байна тий. За баярлалаа. Баярлалаа.